Та бүхэнд мандал даатгалын эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийн хэрхэн авах талаар танилцуулъя. Та нөхөн төлбөрийн материал бүрдүүлэхдээ нэгдүгээр эрүүл мэндийн нөхөн төлбөрийн маягтыг бүглэх ба урт талын хэсгийг даатгуулагчдаа өөрийн мэдээллийг өгүүлж, арын хэсэгт эмчлэг хэмжээг, эмнэлгийн нэр, эмчийн гарын үсэг, тамга болон олон улсын өвчний ангиллаар оншийн кодыг заавал бүглүүлсэн байх шаардлагатай. Нөхөн төлбөрийн маягт нь харилцагчийн материал тодорхой ямар дансанд хэдэн төгрөг орох, аль байгууллагын харилцагч болох, хүүхдийн материал илгээж байгаа тохиолдолд эцэг эхийн альныхан дансанд орох, энэхүү өвчлөл нь хизээнээс эхэлсэн, ямар эмнэлгийн ямар эмчтэй холбогдоод тодруулга авах зэрэг маш олон асуултын хариултыг авдаг тул та тус маягтыг заавал бүглэн ирүүлж агаарай. Тус маягтыг та мандал аппликейшны тусламж зэснээс татан авах боломжтой бөгөөд хэрэв өвөр Монголын эмнэлэгт үзүүлэх бол хятад маягтыг татан аваарай. Хоёрдугаарт та онцлогоо шинжилгээ хийлгэсэн бол шинжилгээний хариу, MRI, эрентгений зураг, эмчийн тэмдэглэл, жорын маягт зэргийг мөн нэмэлтээр явуулах шаардлагатай. Гуравдугаарт дээрх эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гарсан зардлыг төлсөн төлбөрийн баримт мөн заавал явуулна. Баримт дээр төлбөрийн задрагаа байх шаардлагатай бөгөөд хэрэв нэг дүнгээр бүүн гарсан баримт байвал та төлбөрийн задрагааг эмнэлгээсээ заавал авсан байх шаардлагатайг анхаараарай. Даатгуулагчдаа эмчилгээ үйлчилгээ авснаас хойш 90 хоногийн дотор нөхөн төлбөрийн материалаа бүрдүүлж өгөөрэй. Баярлалаа.